нэг талаас бол бид нар энэ дайнд нэлээд дөрвтэй оролцох ёстой нөхцөл үүсэж байгаа. Яг тэгвэл бид нарыг дунд тэргийн усүлийн ширнэ гэдэг бол бидний тусгаар тогтнолын дараагийн их том алхам явагдах гэдэг шүү дээ. Хоёрдугаарт бид нар ягаад энийг чөлөөлөхтэй ингэж нэрлэдэг гэж. Одоо хиттэг чөлөөлөхтэй ингээд дайнд мордвол одоо Монголын ард түмнийг их тийм баяртай мордохгүй бах тий. Тэгээд тийг чөлөөлөд байх таа чи яадгийн гэж байна. Чоулсангийн цэргээ мордуулахтай хэлсүү байх. Тэн дээр бол за бид ингээ фашист Германыг дараад тэгээ милитарист Японыг дараад ингээд одоо өвөр Монгол ахын дүүсээ чөлөөлж хожмын өдөр нэгэн гэрүүл болж нэг дэх нөхцөлийг хангах хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дайнд Чоулсангийн тавьсан хоёр дахь том зорилго бол өвөр Монголыг чөлөөлөөд дараа нь бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэх асуудал байсан гэж. Энэ хоёр улаан шугам биш үү? Энэ бол манай цэрэг оролцсон зөвлөлт Монголын морьт механикжуулсан корпус гэдэг нь. Морьт цэрэг нь ихэнх нь Монгол морьт цэрэг энэ ч одоо Дорж, Дандар тэргүүтээ 5 морьт дивиз, 4 морьт дивиз. Тэгээд Хорондоо Төрхүүгийн их ууны анги, Нянтай сүрэнгийн хоёрт танкын одоо мото механикжуулсан анги, за цэргийн нисэх энэ төр гэдэг. Энэ дээр бол нэг хэсэг нь бол одоо энэ Сүхбаатар аймгаас одоо Молцог элснээс гэдэг маань Даргангийн нутгаас Долон нуурын чиглэлд цаашаага Жэхэрүү энэ цохилт явж байгаа. Хоёр дахь нь бол замын үүдээс Ирляныг дайраад, Ирээнийг дайраад Чуул хаалгаар. Энэ хоёр том цохилт явсан. Энэ манай цэргийн явсан давшилт бол одоо нийт болж байгаа энэ Балдины операцийг баруун зүгээрээс нь хааж байгаа цохилт байхгүй. Ягаад гэвэл энд чинь Бээжин байгаа. 45 онд нэгдэхгүй гэдэг бодлого барьж ирсэн юм шүү дээ. Одоо Лю Синьян билүүнийг хятад хүний бичсэн Монголын тусгаар тогтнол хийгээд хятадын асуудал гэсэн нэг тийм ном байдаг. Тэн дээр бүр бичсэн байдаг байхгүй. 7 дугаар сарын сүүлээр одоо хятадын тал хэлцээнд 45 оны 7 дугаар сарын сүүлээр тохироо хийгээгүй гоо шүү дээ. Тэгээ үгүй та нар одоо ингээ Монголыг зөвшөөр гэдэг юм. Тэгээ Монголыг зөвшөөрчгөр чинь наад бол чи өвөр Монголыг нэгтгэнэ гэд яваад байгаа штэ гэд. Тэгтэн стайл хэлсэн байдаг. Тэгээ та нар нэгдүгээрд Монголыг гадаад Монголыг одоо бушуухан тасдаж хаяа. Тэгэхгүй бол наадах чи өвөр Монгол руу халдварлаж орно шүү. Яг үнэхээр өвөр Монгол руу орно гэвэл та нар тэгвэл байлдана гэж хэл. Бид нар дэмжихгүй. Тэд нар дангараад чадахгүй штэ гэж. Тэгэхээр 45 оны 7 дугаар сард Сталин шийдсэн байсан байхгүй. Тэгтээ өөр юм уу маршлыг чи бас магадгүй штэ гэдэг ингээд явуулаад Сайн байна уу сонсогчдоо, Монголын гигцэн төх подкастыг хэлж байна. За нэвтрүүлэгтэр хамтран ажиллагч бол Denk Farm. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За удахгүй Монгол цэргийн баяр болох гэж байгаа. Тэгэхээр нэг уламжлалсаар нэг киноны шүмж явуулдаг нэг 7 оны урагшин татаад. Ягаад тэгэхээр цэргийн баяртай холбоотой тийм кино байгаа учраас за хоёул 3 сард тест баахан баярын дугаар л туугаад байна да тий. Монголчууд үүдээ чи айгүй энэ дээр нэг шил юм тавих байсан биш уу да. Дараагийн нэвтрүүлэг дээр гэх юм. За говь хингэн тулцсан гэдэг 1981 оны кино санагдаж байна. Киноны үйл явдлыг үзэгчдэд товч сануулад тэгээд нэвтрүүлэг рүү оръё. Тэгээ энэ киног сонгож явдаг нь бас яг цэргийн баярын дугаар гэсэн утгаар нь сонгоод авсан юм а. Энэ 1981 онд хийгдсэн кино. Би бол бодохдоо Монголын ардын армийн 60 жилийн үед зориулж хийсэн кино юм болов уу гэж ингэж бодож байгаа. Энэ 1945 онд Манжурт байсан Квантуны армийг буцаах энэ том операцид одоо зөвлөлтийн армийн хамт Монголын ардын арми оролцож тагаа байгуулсан тухай. За тэгээд энд киноны бас нэг гол үйл явдал нь бактериологийн зэвсэг үйлдвэрлэж исэн Японы 731-р ангийн түүхийг энд ингэж оруулж гаргасан кино байгаа. Тийм учраас
бас энэ бол одоо ялцгүй л орчин цагийн зэвсэгтүүчин бий болсноос хойш одоо манай армийн оргил үе байхгүй. Чинь хойд эддэг чөлөөлөд дайнд яваад тэнд чинь бас болоогүй морт дивизүүдээс гадна эн чинь одоо их бөөний анги, нисэх анги, танкын анги энэ төр манай цэргийн энэ төр оролцсон шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар чинь одоо 1945 онд хөрш хятадтайгаа бодох юм бол одоо тэднийгээ чөлөөлж байгаа хүчтэй айрамтай улс болоод хувирчиж байгаа юм л да. Энэ кинод чинь нөгөө гол үйл явдал нь 45-ны үйл явдал нөгөө өмнө нөгөө халахгүй дайнтай холбоотой сэдвүүд явж байсан. Гэхдээ энэ удаагийн дайны онцлог нь ер нь Японы эсрэг дайн зарлах асуудал 45 он шийдэгдсэн үү эсвэл аль 39 онд ер нь цаг нь болохоор дайран дайгаа монголчууд тооцож байсан юм уу? Монголчуудаас нэг хамааргүй. Ер нь бол 39 онд халахгүй байлдаан болсны дараа 1941 онд Орос зөвлөлд Японы одоо төвийг сах гэрээ гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээ яг энийг 45 оны дайныг бол зарим түүхчид одоо зөвлөлд Орос улс тэгээд өөрөө хүчтэй болоод ирэнгүүтээ гэрээг зөрчөөд дайрсан гэж. Энэ нөгөө гэрээг нь уншаагүй хүмүүс тэгж бичээд байгаа. Тэр төвийг сах тухай гэрээ гэдэг бол хоёр дахь эсрэг дайрахгүй гэсэн гэрээ биш байсан шүү дээ. Хэн нэгэн хүн 3 дахь улс одоо аль нэгэнтэй байлдах юм бол тэр улсын талд орохгүй гэсэн гэрээ байсан байхгүй. Гэхдээ энэ гэрээний нэг одоо мундаг давуу тал нь юу юм гэхлээр үнэхээр одоо эх орны дайны хүнд жилүүдэд бол алс дорнод одоо 2 дугаар фронт нэгдэггүй. Энэ шалтгаанч бас ойлгомжтой 39 онд 8 дугаар сарын 20-нд манай зөвлөлт Монголын цэрэг халахын гол дээр шийдвэрлэх давшилтанд орсон өдөр биш үү? Тэр өдөр Германы гадаад яамны сайд Риббентроп юу ниссэн шүү дээ. Москва руу нисэж. Зөвлөлт Германы пакт байгуулах асуудал тэгж яригдсан байхгүй. Энэ бол Японы гүнзгий шоконд оруулсан. Яг тэгвэл 1936 онд Итали, Япон, Герман гуравч нь нийлээд Коминтерны эсрэг пакт гэж байгуулад эдгээр ч одоо нэг эвслэх байсан байхгүй. Тэгээд нөгөө нөхөр чинь балбуулж исэн чинь нөгөө холбоот нь чинь панк гэд нисч очсноо. Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулад Польшийн голоор нь хувааж аваад Эстон, Латви, Литвийг өгөөд тий Европыг уугаад очиж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс болж эн чинь засгийн газар ногцсон Керномгийн засгийн газар байсан баха. Огцроо тэгээд энэс болж ер нь энэ зөвлөлтийн эсрэг одоо алс дорнод руу одоо дайн хийхэ болий гэд одоо Японч бас хуурай замынхан тэнгисийн цэрэг хоёр чинь өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгээд тэнгисийн цэрэг нь ерөөсөө зүүн таз руу довтлё гэд Японы довтлогоо ингээд 1940 оноос эхлээд дандаа зүүн таз хятад бүх довтлогоонод чиглэгдээд явчихсан юм төвхтэй байдаг юм л да. 45 оны дайн одоо энэ алхахын гол эсвэл юу гэдэг урагшаа болж байгаа дайн дээр Японтой их дайн дээр зөвлөлт Монголыг гээд хоёр улсын юу айр марж байна. Нэгдүгээр зөвлөлт холбоот улс одоо яг энэ үеэс эхлээд нөгөө талд нь хүчрэх гэж байгаа Америк уу тэгээд зүүмэн зэвсэгтэй болцсон. Гэтэл энэ асуудлыг ингээд хятадыг бүхэлдэн зүүн урд хэсгийг эзэлж явах үед Америкууд зүгээр байгаад байгаа нь ямар учиртай юм бол? Гэхдээ зүгээр байгаагүй, огт байгаагүй. Гэхдээ энийг ярихын өмнө нэг зүйлийг тодруулж хэлье. Чивтер халахгүй дайны тухай дугаар нэлээд өмнө хийсэн шүү дээ. Тэр дугаарын дараа хүмүүс гээд Баабард хоёр өөр юм яриад ийн гэдэг шүүмжилсэн. Баабар ч ерөөсөө энэ дайнд оролцоогүй гэж шүү дээ. Манай монголчууд оролцоогүй гэж байна. Та тэгсэн ч яст амар оролцсон гэж ингээд. Тэгэд эн чинь нөгөө судлаач аль өнцгөөс харахсаа болно л доо. 1939 оны 8 дугаар сарын 20-нд Монгол зөвлөлтийн цэрэг шийдвэрлэх давшилтанд ороход бол 60 гаруй мянган цэрэг офицер энэ давшилтанд орсон. Тэгэхэд бол байлдаж байгаа харимд бол 8 мянган монгол цэрэг явсан. Тэрнээс 4 мянган цэрэг нь байлдааны ажиллагаанд орсон. Чи тэгээ 60 мянган 4 мянга гэхээр яг нэг өнцгөөс харвал бараг оролцоогүй шахуу. Юм болоо хувирчиж чинь тий. Нөгөө талаас тэр үед одоо Монголын хувьсгалт улаан цэрэг бол 17 мянган цэрэгтэй байсан шүү дээ. Тэрний 8 мянган фронт дээр байна. Чи хоёр цэргийн чинь нэг нь фронт дээр. Тэгээ фронт дээр байгаа цэргийн чинь бас хоёр цэргийн нэг нь байлдааны үйл ажиллагаанд оролцоод давшилтанд орж ийн. Тэгэхээр
бас оролцсон ч гэж хэлж болно тийм ээ. Тэрнтэй адилхан 1945 оны дайныг зарим төвчд болгүй манай хацын оролцсон байхгүй шүү дээ гэдэг ингэж ярьдаг юм. Яг зөвлөлтийн улаан харин болвол энэ давшилтыг энэ дайныг эхлүүлэхдээ бол сая 500 мянган цэрэг офицер 5500 танк өөрөө явагч их буу 3800 нисхэн гоц энэ байлдааны театр дээр төвлөрүүлсэн л дээ. Тэрэнд бол манай цэргийн тоог бол 45 мянга гэж дээдлэлтэй бичдэг. Доотлолтой 22 мянга гэж бичдэг. Оролцсон цэргийн тоог. Яг тийм үеийн зөрүүтэй тоонууд орчин үеж яваад. 45 мянга гэдэг нь нийт цэргийн тоо 22 мянган байлдааны өрөг гүйцэтгсэн болтой юм шиг байгаа юм да. Би тэгж хараад байгаа. Гэхдээ тэр чинь Монголд амар том тоо байхгүй. Яг яг ингээд чи сая 500 мянган зэргийн дотор нэг 40 мянган зэрэг явж байгаа бол зад дээрэнд оролцсон юм уу даа гүмүүл гэж хүмүүс хэлэх баг те. Тэгээ халагдсан хүний том 675 билүү дээ. Чи тийм том дан хийчихэд 675 хүн халагдсан байж гэдэг юм уу. Нөгөө талаас чи ингээд аваад үзтээ 45 оны 10 сард Монголын тусгаар тогтнолын асуудлаар ард нийтийн санал асуулга явуулсан. Тэрэн дээр 483 мянган хүн санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл манайд насанд хүрсэн 480 мянган иргэн байна гэсэн үг. За 240 мянган автоматар асч эмгтээчүүд тийм ээ. За саана 240 мянган хүлд нь 240 мянгаас нэг 60 70 мянга өвгөд хөгшөд байж штэ. За тэдрийг асч за нэг 50 60 мянган цэргийн албан тэнцэхгүй өвчтөй зовлонтой тахир дутууч гэдэг юм уу те. Ингээ хасхлаар нэг за яг цэргийн алба хааж чадах байлдааны нөөц гэж ярих юм бол 100 гаруй мянган хүн болж байгаа байхгүй. Тэрний чи 45 мянгаыг цэрэг татчихсан байж тээ. Бараг 50% те. 291-ийг цэрэг татсан байна. Тэгээд цэрэгт явсан 291 чинь байлдааны өрөг гүйцэтгэж. Тэгэхээр бид нар бол мундаг оролцоотой байгаа үстэй те. Ийм болохоор зэрэг бас тэрийг нэг судлаач аль өнцгөөс харж ийна гэдгээсээ хамаардгийн шүү гэдгийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаар тийм 45 оны энэ дайн гарах урьдчилсан нөхцөл бол за 43 оны Теграны баг хурлаас эхэлж байгаа. 43 оны Теграны баг хурал дээр бол заа ингээд ерөнхийдөө Герман ялагдах нь ойлгомжтой болцсон. Тэгээд хамгийн анх удаага энэ баг хурал дээр дайны дараах нөхцөлийг ярьж эхэлж байгаа байхгүй. За одоо Германыг ялцчихаар Европыг яах юм? Польш хэний мэдлэлд байх юм? Болгар хэний мэдлэлд байх юм? Грек гэж бас нэг ойлгомжгүй газар байна те. Гэх мэтэр нөгөө талаас Америкууд болохоор зэрэг намхад талаад Японыг дарнаа. Америкийн хувьд бол хамгийн номер 1 дайс нь Европч биш. Япон байгаа шүү дээ. Pearl Harbor-ыг бүгдээрээ санаж ирсэн те. Тэгээд Японууд ч бүр халдлага хийсээр яваад Сингапурыг эзлээд Филиппинийг Австралид дуулаад ирсэн үе шүү дээ. Тийм болохоор Америкийн хувьд бол Японыг дарах нь маш чухал байсан учраас зөвлөгөө тулсан Японы эсрэг дайнд оруулах асуудлыг тэгэхэд хөндөж ярьсан. Дараа нь 45 оны 2 дугаар сард Ялтын баг хурал болсон. 2 дугаар сарын 4-нд. За энэ Ялтын баг хурлын үеэр бол яг Европыг яаж хуваахаа яриад тэгээд зөвлөгөө тулсан. Японы эсрэг дайнд орох болцлоо хийсэн байдаг. Бид нар хаант Орсын үед алдсан бүх эрхээ зэрэгж авна гэдэг маань дорн тэттийн төмөр замыг авна, дайлны бомбыг авна, Порт Артурыг тий дээрээс нь Сахалина талыг алдсан байсан тэрийгэ буцааж авна. Өмнөд Корелийн арлуудыг буцааж авна. За одоо болтол Орос Японы хооронд маргаантай байгаад байгаа шүү дээ. Өмнөд Корелийн арал гэдэг тэр суван дотор одоо маргаантай байгаа 4 арал Японууд бол энэ багтахгүй энэ чинь Японы арлыг үргэлжлээл гэж үзэж байгаа. Тэр чинь аргагүй л дээ. Хэдэн километрийн цаана байгаа арал юм чинь. Оросууд л үгүй яла гэж Корелийн арлыг үргэлжлэгээд маргаантай гэж явж байгаа. Тэгээд дээрэс нь гадаад Монголын статус кво хөлөөршөрнө гэж. Ийм болцол тавьж энд оролцсолдоо. Бас их сонин. Статус кво гэдэг үг их сонин байна. Ягаад гадаад Монголын статус кво гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр зэрэг бас нөгөө талаас Хятад бол тэр үед одоо алс дорндын байлдааны операц дээр бол одоо Америкчуудад хамгийн хэрэгтэй холбоотой байгаад байна шүү дээ. Японд байлдаж байгаа, бодтоор байлдаж байгаа улсууд нь Хятадууд байхгүй. Сайн муу тусдаа.
Тэгтээ байлдаж байгаа хүмүүс нь яддаг. Тэгээ гадаад Монголыг тусгаар тогтнуулнаа. Бүгд найрамдах Монгол ард улсыг хүлээмжшөөрнө гэдээ орчих юм бол яддаг ч өгөө та нар яаж яана гэдэг юм үсэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг гадаад Монголын статус квог хүлээмжшөөрөө гэдэг үгээр томьёолоод оруулчихсан. Ийм төвхттэй юм байна. Яалтын баг хурлын тэмдэглэлийг үүсгэхэд бол яг баг хурл дээр нь бол тэрийг яриаггүй. Эн чинь 45 оны шинэ жилийн дараа Авриэл Гармин гэж Москвад байсан Америкийн элчин сайд Сталинтай уулзах, Сталин орох болцлуудаа хэлсэн дотор энэ гадаад Монгол бүгд найрамд Монгол ард улсыг хүлээмжшөөрөх гэдэг үг оруулж хэлсэн байдаг. Тэгээ баг хурл Яалтын баг хурлуу ер нь тэр ингээд хоёр талаасаа ойлголцсон учраас текстэн дээр гадаад Монголын статус кво хүлээмжшөөрнө гэж бичиж оруулаад тэгээд баг хурл дуусгах чахад билүүд Сталин Рузвельтэд хандаад хятадаар зөвшөөрлөхийн та нар хийх юм байгаа үстэй гэж хэлсэн байдаг. Тэгсэн Рузвельт толгойд гэсэн гэж Монголын тухай ирсэн цорын ганц яриан тэр. Ингээд энийг залгаад тэр Яалтын баг хурл дээр зөвлөлбөт улс бол Германыг ялаад 3 сарын дараа Японы эсрэг дайнд орно гэж. Тэгэнгүүтээ 4 сард нөгөө Японтой байгуулсан төвөөсөх гэрээгээ хүчинг болгочихж байгаа. Зөвлөлбөт улс. Энд чинь ингээд бэлтгэл эхэлж штэ тий. Энэ алс дорнотын байлдааны операцийг удирдсан маршал Василевский бол энэ үед Кёнигсбергийг чөлөөлж явсан. Одоо Оросын Калининград хот. Тэгэхэд Василевскийд Сталин өрөө өгсөн баг. За чи алс дорнотын дайныг удирднаа. Тийм болохоор зэрэг одооноос бэлтгэлээ хангаа гэж. Тийм учраас бэлгэлүүд арихтай харилцаанд Василевский оролцоогүй юм jirтэй. Манай бол үжи алс дорнот руу ирээд дараагийнхаа дайныг бэлдээд эхэлж байгаа байхгүй. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Нөгөө талаас энэ үед их олон үйл явдлууд зэрэг өрнсөн юм болсон л доо. 6 дугаар сарын 16-нд Америкт Лос Аламост атомын бөмбөг турсан. Many felt it would never work. Others were concerned that it would and would end the world. On July 16, 1945, both sides were proven wrong as the world's first atomic bomb was exploded. Би түрүү нөгөө Германыг ялсны дараа 3 сарын дараа дайнд орно гэж амласан гэсэн шүү дээ. 8 дугаар сарын 9-нд дайн эхэлж байгаа чинь тийм учраас. 5 сарын 9-нд одоо Оросууд ялтын баярыг тэмдэглээд байгаа шүү дээ. Германыг дарсан ялтын баяр. Тэгээ 3 сарын дараа гэдэг чинь 8 сарын 9 баггүй. Тэгээд Америкт цөмийн зүсэгтэй болцсон. 4 дугаар сарын 20-нд Рузвельт нас барсан. Тэгээ Рузвельт бол Сталинд их тийм гайгүй ханддаг. Ер нь яг Черчилль, Рузвельт, Сталин гурав хэлцээ ихт бол Рузвельт нь Сталины талд ер нь орчиход идэг. Хүн байсан байгаа. Черчиллийг шахдаг. Тэрний шалтгаан бол яг мэдээж Америкчууд бол зөвлөлтөд улсыг Японы эсрэг дайнд оруулах нь чухал байсан учраас тэгдэг байсан байж болно. Хоёрдугаар хувь хүний симпати бас тийм ч нөлөөлөд байгаа байхгүй. Рузвельт чинь бас Америкийн улс төр дотор бол бас жоохон зөвний үзэл бодолтой хүн шүү дээ. Тэгээд Рузвельтийг насаараад Трумэн дэд ерөнхийлөгч Трумэн нь ерөнхийлөгчийн өрх гүйцэтгэгч болсон. Трумэн бол барууны үзэлтэй хүн байсан. Энд чинь уулын Трумэний оронд хэн болох байсан штэ. Нөгөө манайд айлчилдаг дэд ерөнхийлөгч байсан нөхөр чинь болох хэрэгтэй байсан. Тэгээд тэр их хурл нь болж явах үед Америкийн одоо томоохон корпорациуд их хурлын зааланд төлөөлөгчд санхүүжүүлж оруулаад тэгээд санал урахад Трумэн ялан гарцсан байхгүй. Ер нь бол болсон үйл явдал. За одоо тэр ч яг Америкийн дотоод бодлого юм байсан. Ингээд Трумэн гарч ирээд тэгээд Трумэн чинь 7 сард Потсдамын баг хурал гэж болсон. Тэр Потсдамын баг хурлаас Японд хандаж одоо тулгын шаардлагат гаргасан юм. Одоо ямар нэгэн болцлоггүйгээр бууж өгөө гэж. Тэгээд тэр үеэр Трумэн
Сталинд очиж хэлсэн байна. Бид амар хүчтэй бөмбөг зохион бүтээсэн гэж. Тэгээ Трумэн өөрөө дуртгалд эхлээд Черчиллтэй ярьсан байгаа. Ер нь хэлэх үү яах уу гэдэг. Тэгээ хэлий айлах гэдэг нь шүү дээ. Дайны дараа яах гэдэг. Тэгсэн Черчилл ер нь хэлий шүү гэсэн гэж байгаа. Тэгээд Трумэн чинь хоолны завсарлагын үеэр ч үлүүдээ. Албан ёсны хэлцэн тэр биш. Тэгээ хэлсэн чинь Сталин нэг 2 секунд хэртээ бодсноо. Тэгвэл баяр хүргэе даа гэж хэлээд цаашаа яваад гсэн гэж байгаа. Тэгээ Трумэн дуртгалд Сталин ойлгоогүй гэж бичсэн байдаг. Сталин бүр ойлгох байтугай ойлгохын дээр ойлгосон байгаа. Ягаад гэвэл одоо байгаа баримтуудыг үзэх Сталин тэндээс гараад өөрийнхөө одоо буусан буудалтай ирээд хамгийн түрүү Беригээр уцсан баг. Тэгээ Курчатовын ажлыг төрөглүүлээ гэж. Курчатов чинь зөвлөлтийн хаан хүмүүс хийж исэн үү те. Энэ ажлыг төрөглүүлээ гэж. Хоёрдугаар Далс дорнод байсан Маршал Василевский руу уцтаад яг цагтаа дайрч орно шүү гэж хэлсэн баг. Энэ кинонд нэг Сталин уцтаал Василевский одоо бас нэг амжихгүй байна. Цэргүүд ингээ тээвэрлэгдэж байна энэ төр гэсэн чинь яг цагтаа орно шүү гэд. Яг болсон үйл яриа байхгүй. Василий Иванович. Сам байна уу нөхөр Василевский. Нөхөр Сталин, таны ямар гэрээ? Бэлтгэл ажил ямар байдалтай вэ? Бүхэн төлөвлөсөн ёсоор явагдаж байна, нөхөр Сталин. Эхлэлтийг 10 хоног наашин татаж болохгүй болов. Та бодооч. Болохгүй хаа. Манай зэрэг цуглаж үгүйцэг байна. Бас чухал хэрэгтэй зүйлүүд. Тухайлбал шатхуун бас гарт хэрэгсэлж бүрэн татчамжааг болохоор боловсроо том уу байна. Нөхөр Сталин эхлэх цагийг хуучлаар нь байлгахыг бид анаас хүсэж байна. Эхлэх хугацааг хуучлаар нь байлгахыг бид анаас хүсэж байна, нөхөр Сталин. За. Тэгтэл 9-өөс хойшлуулж болохгүй шүү. Мэдлээ нөхөр Сталин. Танд амжилт хүсье нөхөр Василевский. Тэр байтугай Василевскийн дуртгалыг энэ ашигласан байна лээ. Василевский уцаа тавихтаа за нэг чухал үйл явдал болж тээ гэж бодсон гэж. Тэгээ тэрийг гаргаж байгаа энэ кинон дээр. Сталин бол шууд ойлгож байгаа байхгүй. Нэгэнт Америкууд тийм бөмбөгтэй болчихж байгаа бол тэгэхээр мань хүн атомын зэвсэг гэдэг нь юу вэ гэдгийг яг үзээгүй л байгаа бах тий. Гэхдээ ер нь юу вэ гэдгийг мэдж байгаа юм байхгүй. Тийм учраас Япон бол ялагдах юм байна, буужих юм байна. Тэр шууд ойлгомжтой юм байна. Тэгэхдээ Японыг одоо буулгаад авна гэдэг дээр хэн ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг нь Хятад хэний талд байх вэ гэдгээс хамаарна. Тэгэхээр дайны дараах геополитик одоо за Чанкайши ялчих юм бол ер нь тэгээ Хятад Орос зөвлөлтийн эсрэг болно гэдгийг бол Сталин тооцож байгаа тийм үү. Дайнд дууссаны дараа Америк, Англи хоёртой үзнэ гэдгээ бас тооцож байгаа. Хүйтэн дайн гэж шууд хэлээгүй ч гэсэн ер нь бол бид нар өрсөлдөгч болно гэдгээ тооцож байгаа хүмүүс шүү дээ. Хүн шүү дээ. Тийм болохоор мань хүн чинь Василевскийг чи түрглээ, чи цагтаа орно шүү гэж. Яг бол Японыг дарахад зөвлөлт улс мэдэгдэхүйц том хувь нэмэр оруулсан байж Азийг хувааж авахд зөвлөлт улсын нөлөөг тооцох хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Ийм юм харагдаад байгаа юм л да. Бид ягаад оролцсон бэ гэдэг асуудал Монгол ард улс. Бид чинь зүгээр л таны түрүүний хэлсэн статус квогоо хадгалаад тэгээд тэргээ бэхжүүлэх асуудал дараагийн түвшинд оруулах эсвэл өөр бас геополитикийн бодлого зорилт байсан уу? Байгаа. Тэр бол бүр айгүй харагддаг. Яг гоо эхлээд бол мэдээж өөрийнх нь тусгаар тогтнолыг хятадаар хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Номер 1 асуудал. За тэр бол нөгөө Потсдамын баг хурлын дараа Москвад зөвлөлт хэдийн хэлцээ эхэлж байгаа. Дайнд орох нөхцөлийнхэн тухай хэлцэж штэ. Тэгэд тэр хэлцээ эхлэнгүүт Сталин асуудал тавьж байгаа байхгүй. Дайнд орох нэг нөхцөл нь бол бүгд найрамд Монголоор тусах хүлээн зөвшөөрөх бодлоо гэж. Тэгэхэд бол Хятадын ерөнхий сайд Сунзивэн гэж хүн очсон. Энэ Хятадын түүхэнд нэг 3 ихчдүү 3 байд юм аа. Нэг нь Сун Яцсентэй суусан, нэг нь Чанкайшитэй суусан, 3 дахь нь Сунзивэнтэй суусан. Суммейлин гэдэг нь Чанкайшигийн эхнэр баг. За тэгэд энэ Сунзивэн ирээд
нохотхгүй юу? Мөө статус-кво юу? Тэгээ статус-кво 1924 оны зөвлөлт эдийн гэрээгээр бол одоо энэ монголч нь бол дундад иргэн улсын нэг хэсгэ. Тэгэхээр энэ статус-квог одоо хүлээн зөвшөөрж байгаа юм байна шүү дээ гэж нохотхгүй. Гэсэн чи Сталин бүр хэлцээнийхэн тэмдэглэл дээр үгүй ээ. Бид нэр статус-кво гэдгийг бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол гэж үзэж байна гэж. Бүр яг хатуу тулгаж байгаа. Тэгээд ер нь бол их олон асуудлаар хилцээ явсан ч гэсэн хамгийн гол гацаа энэ дээр л үүсчихсэн байгаа юм л да. Хятадууд үлэн зөвшөөрж чаддгүй. Тэгээ бүр эн чин 5 хоног хилцээ хийчихэд буцаж ирсэн хүн чинь 14 хоног. 14 хоногт нь 7 сарын 4-нд маршал чагуулсан Москвад айлчилж очиж байгаа. Маршал жил болгон очдөг л байсан л да. Тэгэхэд анхудаага маршлыг юунда Ярославын галт тэрэгний буудлын дээр хүндэт харуултай ёслолын 21 их бун буудлагатай Зөвлөлбат улсын ерөнхий сайд Молотов одоо тосч яваад Каганович Молотовыг тосч явсан гэдэг лээ. Сунзэвэнийг бол Москвагийн аэродромд буухт нь гадаад хэргийн сайд тосч яваад буудалд навиж болгож байгаа шүү дээ. Тэгэхээр Оросууд нөгөө хятадуудад харуулж байгаа байхгүй. Бид нар бүгдээр л Монгол ард улсыг тусгаар улс гэж үзэж чи бол ерөнхий сайд энэ бол Монголын ерөнхийлөгч ирж байна. Тийм болохоор чамаас нэг шат илүү эслийн бодлого модлоготой үлээж авч гин гэж. Бас энэ чинь айгүй том ёслолоор дамжуулсан бодлого яваад байгаа. Тэгээд сүүлдээ Сунзэвэн Чанкашид бүр цахилгаан явуулаад одоо энэ асуудлыг шийдэхэд юу яагаад байна? Ер нь Монголын асуудал тийг болоо. Энийг нэг тийш нь болгож шийдэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд Чанкаши аргагүй юу байдалд ороод тэгээд Чанкашигаас юунд ирүүлсэн Сунзэвэнд ирүүлсэн цахилгаан утсыг Сунзэвэн Сталинд уншиж сонсгосон байдаг. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн юм хэлсний дотор нэгдүгээрт Манжуурт болон Шинжаанд Зөвлөлбат улс тусламж үзүүлэх юм бол зөвхөн төвзөгийн газарт үзүүлнэ гэдэг болцлыг хүлээж аваа. Өөрөлдвөл тийшээ коммунистуудыг оруулахгүй шүү гэж штэ. Нөгөө Мао ч бас тэнд дайгээд байгаад байгаа шүү дээ тий. Хоёрдугаарт энэ нутгуудыг та нар булааж авахгүй шүү. Шинжаан бол яг өмнө хэрэг дээр бол зөвлөлтийн харьяаны улс шахуу болцсон байгаа шүү дээ энэ үед. Бүр тэр нэг хоёулаа Аспаны дээрэмчдийн тухай ярьж байхдаа Шинжаанч дэрүүд бүр зөвлөлт бүгд найрамдах улс болцсон байсан шүү дээ гэж. Манжуурыг бол эзлэх нь ойлгомжтой. Тэгээд тэнд Манжуурийн бүгд найрамдах улсгээ байгуулчих болно тийм ээ. Тэгээ хоёр дахь боловсрол нь бүгд найрамдах Монгол ард улс хойд хотыг чөлөөлөхөд дөрвтэй өнөмөр оруулах хэрэгтэй. Гурав дахь боловсрол нь Монголд ард түмний санал асуулга явуулаад тэгээд одоо ард түмэн үнэхээр тусгаар тогтно гэж үзэж яхах юм бол одоо дундад иргэн улс эсэргүүцэхгүй гэж. Энэ тухай хоёулаа нэг дугаар дээр ярьсан санагдаж байна. Тэгээ яагаад ийм шаардлага тавьсан гэдэг чавлсан солиорцсон юм уу ч 24 жил тусгаар явж ирчээд гинтхний өдөр бүх хүмүүсээс өглөөлөө бид тусгаар байх ёстой гэж та нар үзэж гин үү гэдэг ингээд асуугаад байдаг гэж. Тэгээ энэ бол нэг хятадын талаас тавьсан болцол байсан. Ингээд ерөнхийдөө нэг талаас бол бид нар энэ дайнд нэлээд дарвтай оролцох ёстой нөхцөл үүсэж байгаа. Яг тэгвэл бид нарыг дунд тэргүүн улс өлөн ширнэ гэдэг бол бидний тусгаар тогтнолын дараагийн их том алхам явагдах гэдэг шүү дээ. Хоёрдугаарт бид нар яагаад энийг чөлөөлөхтэй ингэж нэрлэдэг гэж. Одоо хиттэг чөлөөлөхтэй ингэж дайнд мордвол одоо Монголын ард түмнийг их тийм баяртай мордохгүй бах тий. Тэгээд тийг чөлөөлөд байх таа чи яадгийн гэж байна. Чавлсангийн цэргээ мордуулахтай хэлсүү байх. Тэн дээр бол за бид ингээ фашист Германыг дараад тэгээ милитарист Японыг дараад ингээд одоо өвөр Монгол ахын дүүсээ чөлөөлж хожмын өдөр нэгэн гэрүүл болж нэгдэх нөхцөлийг хангах хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дайнд Чавлсангийн тавьсан хоёр дахь том зорилго бол өвөр Монголыг чөлөөлөөд дараа нь бүгд найрамдах Монгол ард улстай нэгдэх асуудал байсан гэж. Хоёулаа киноноос гөөмө хол явж байна. Тэгтээ яах вэ те? Ер нь зөвхөн энэ нөхцөл байдлуудыг ярихгүй болохгүй байх. Зөвхөн тэр хараад байхад бол манай хүн шууд нэгтгэж асуудал биш байсан юм шиг байлаа. Ямар ч байсан гэсэн тэр 45 оны өвөл 1 сар төлөвтэй айлчилж очихт нь
Кремльд болсон хүлээн авалтан дээр энэ өвөр Монголыг нэгтгэх тухай асуудал хөндөгдсөн юм шиг. Тэгээд тэр үед Сталин дэмжсэн болтой юм шиг л харагдаад байгаа. Ягаад гэвэл Микоян хундах өргөхдөө 10 өвөр Монголын өдөртөгч нөхөр чавлсан гэмтлээ гэж хундах өргөж байгаа. Тэр хоолны тэмдэглэл дээр чавлсан юм ярьж байхдаа үгүй бид нэр тэр нэгтгэж авах нь чухал биш. Эхлээд өвөр Монголын ард түмэн эрхчлөлтөй болох хэрэгтэй гэж. Тэгээд тэрийг харахаар мань хүний тийм конфедерац маягийн холбооны улс маягийн бодоод исэн болов уу гэж бодогдохоор харагддаг. Жаргал сайхангийн дуртгал дээр тэр орой Кремлээс ирчээ сэтгэлний хөдлөөд самбуугуудаа шатар дагуулж шүндэл болтол суусан. Тэгээд би нэг удаа цай оруулж өгөхөд тэр хоёр ярьж байгаад манай улс чинь 10 сая хүнтэй болох юм биш үү гэж ярьж исэн гэдэг. Тэгэхээр тэр нэгдэх тухай асуудал та тий. Тэрнээс биш нэг жилийн дотор 800 юу хүүхдээ оруулаад нэг 800 мянга лээсэн баг. 10 сая болтлоо үржинч гэж юу бах тий. Тэгээд бүгдээрт Монгол ард улс энэ товтлогоо хийж орсон үйл явдал тэгээд хадмын бөмбөг хайснаас өөрчлөгдөж чинь эсвэл үйл явдал цаашаа үргэлжлээд өөрсдийнхөө нөгөө нөлөөний бүс хүртлээ товтлогоо хийсэн гэсэн үг. Гэхдээ яг юу нь вэ штэ дайн эхлэх одоо асуудал шүү дээ бидний одоо шалтгааныг хоёулаа ярьлаа тийм үү? Яагаад энэ дайн гэж эхэлж байгаа юм бэ гэж. Тэр шалтгаан нь бол энэ учиртай яагаад бид нар энд оролцож байгаа. Яагаад бид нар хоёр эр хүнийхээ нэгийг дайнд мордуулж байгаа. Яагаад дайнд мордсон сэргий чинь одоо хоёрынх нь нэг нь энэ байлдааны үйл ажиллагаанд оролцож байгаа гэдэг талаас авч үзэх юм бол энүүгээр ийм одоо чухал ач холбогдолтой гэх юм уу да. Хоёрдугаарт 8 сарын 6-нд Хирошимаг бомбогдсон. Цөмгийн зэвсгээр. Дараа нь 8 сарын 9-нд зөвлөлтийн цэрэг орж байгаа өдөр довтлогоонд орж байгаа өдөр юу бомбогдсон. Нагасаки. Ер нь бол Кокурага бомбогдох гэжсэн шүү дээ. Тэгээд Кокура руу нисээд очсон чинь үүлтэй хот харагдахгүй. Тэгэнгүүт нь цаашаа запас одоо байна Нагасаки байсан байхгүй. Тэгээд Нагасаки дээр хайцсан. Тийм учраас Японуудын дунд Кокура шиг хацтай гэдэг үг тэр үед явдаг байсан юм лээ. Киотог уул нь бомбогдох ёстой байсан. Тэгсэн чинь тэр үед Батлан хамгаалахын сайд байсан Стивенсон анх гэрлээд болсараа Киотод тэмдэглэсэн хүн байж байгаад хүү яалаа гэж Киотог бомбогдохын тэр чийс амар их гоё түүхэн дурсгалтай газар гээд Киотог тэр юунаас нь хассан. За хоёлаа их марзан түүхүүд бий. Тэгэхдээ ерөнхийдөө ингээд зөвлөлтийн улаан харим орох одоо нөхцөлийг одоо яаруулад байгаагийн учир шалтгаан тэр байхгүй. Америкууд нэг 3-4 хот бомбогдсны дараа Японд бууж өгнө гэж одоо айж штэ зөвлөлтийнх. Тэгэхээр зэрэг хэрвээ юунууд Японууд буугаад өчвөл нөгөө зөвлөлт бот улс тэр дайнд орох болцоогүй болчихно. Болцоогүй болчихлоор яах вэ гэхээр Хятад Чанкаши ялна. Тэгээд Хятад зөвлөлтийн эсрэг улс болж хувирна. Тэгэхээр чин зэрэг наадах ч бол айгүй чухал асуудал болж байгаа. Хоёрдугаар яг зарим хүмүүс одоо ингээд зэргийн түүхчид ингээд идэм юм. Ер нь бол одоо зөвлөлт бот улс бол тэр 5 жил Германтай байлдсан амар хүчтэй бэрттэй тийм улс бол нэг Японыг бол зүгээр контуны харим гэнэ ганц харим шүү дээ. Тэгэл нам дарсан байхгүй юу гэж. Ингэж ярих гэдэг. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За энэ ингээд 3 фронт энд бэлтгэж байгаа. Нөгөө сая 500 мянган зэрэг чинь ингэж хувааж байгаа. Өөр байгалийн фронт, байгалийн сайдах фронт ч гэдгийг. За тэгээд Алс дорнотын 2 дугаар фронт, энд Алс дорнотын 1 дугаар фронт. Энд ч одоо нөгөө нэг Хабаровск, Владивосток гэдэг байгаа хэсэг шүү дээ. За эндээс Монголын хил хүртэл 3000 км. Энэ одоо амар мөрнөөс за мөгдөн гэж бодъё тий 1500 км. Энэ чинь бол Итали, Германыг нэгтгсэн ийм том нутаг дэвсгэр дээр болох гэж байгаа байлдааны үйл ажиллагаа. Тийм ээ. Хоёрдугаарт за жишээлбэл 1944-45 онд зөвлөлтийн улаан харим Германы эсрэг хийсэн 10 том операц гэж байгаа шүү дээ. Тэр чинь ийм нутаг дээр л болж байгаа. 2 жилийн турш 10 том операц. Сталины 10 цохилт гэж нэрлэгддэг. Тэгэхэд одоо энийг чи
одоо нэг цохилтоор одоо юу явах хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт биш үү? Ингээд их хянганы нуруу. Тийм ээ. За энэ ингээд уулрах нутаг байгаа. Энд чи дээр үесээ эхлээд бүс Тунгус аймагуудын амьдардаг ингээд. Тэг ингээд байгалийн ийм саадтай. Дээрээс нь хэрвээ ингээ харах юм бол энд бих Муданзяны бэхлэгдсэн орён, Хайларын бэхлэгдсэн орён гэд ингээд бэхлэгдсэн орёнуудтай. Тийм болохоор зэрэг энэ байлдааны үйл ажиллагааг явуулна гэдэг бол цэргийн хувьд маш хүндрэлтэй ийм операц явагдаж байгаа. Мэдээж энд бол ингээд зөвлөлтийн айрам ингээд энэ байлдаанд орж ийн л да. Энэ хоёр улаан шугам биш үү? Энэ бол манай цэрэг оролцсон Зөвлөлт Монголын морьт механикжуулсан корпус гэдэг нь. Морьт цэрэг нь ихэнх нь Монгол морьт цэрэг энэ ч одоо Дорж, Дандар тэргүүтээ 5 морьт дивиз, 4 морьт дивиз. Тэгээд Хорондоо Төрхүүгийн их ууны анги, Нянтай сүрэнгийн хоёрт танкын одоо мото механикжуулсан анги, за цэргийн нисэх энэ төр гэдэг. Энэ дээр бол нэг хэсэг нь бол одоо энэ Сүхбаатар аймагаас одоо Молцог элснээс гэдэг маань Даргангийн нутгаас Долон нуурын чиглэлд цаашаа Жэхэрв энэ цохилт явж байгаа. Хоёр дахь нь бол замын үүдээс Ирляныг дайраад, Ирээнийг дайраад Чуул хаалгаар. Энэ хоёр том цохилт явсан. Энэ манай цэргийн явсан давшилт бол одоо нийт болж байгаа энэ байлдааны операцийг баруун зүгээрээс нь хааж байгаа цохилт байхгүй. Ягаад гэвэл энд чинь Бээжин байгаа. Бээжингийн бүлэглэл гэдэг нэгэн том цэргийн бүлэглэл байгаа. Энд Суяны бүлэглэл гэдэг. Энэ Манжурт байгаа цэрэг рүүгээ тусламжаар очих юм бол бас энд чинь нэлийн эвгүй дайм болно шүү дээ. Квантуны айрам гэдэг бид нар айрам гэд нэрлэдэг байгаа болохоос шин чинь айрмын бүлэглэлүүд байхгүй. Энэ 700-аад мянган цэрэгтэй том цэрэг явж байгаа. Тийм учраас манай Монголын цэрэг бол энэ том операцийг баруун зүгээрээр нь хааж эндээс ирэх хэвээр хоёр бүлэглэлийг давших болцоог нь хааж байгаа. Хааж ингэж энэ байлдаанд орж байгаа. Энэ яагаад энэ Чуул таалга руу Жэхэр дайраад байгаа гэхэлэр хэрвээ ингээ харах юм бол төмөр зам чинь тасдж байгаа байхгүй. Ийшээ цэрэг татах болцоогүй болгох гэдэг шүү дээ. Тэр хооронд одоо зөвлөлтийн цэрэг бол энэ бэхлэгдсэн орёнууд руу дайрж орсон юм юутай байгаа. Тэгээд яг байлдааны операц талаас нь аваад үзэх юм бол одоо их гайхамшигтай операц болсон л гэж үздэг л дээ. Жишээл одоо манай Дорнод аймгийн нутгаас дайрч орсон 6 дугаар танкын айрам чи Катуковын айрам баг. Хянганы нурууг давсан. Их хянганы нуруун дээр бол Японууд нэг амар бэхлэл хийгээгүй. Яг бол энийг танктай зэрэг давж ирэхгүй гэж үзээд тэг яг энэ тэндний галын цэг барьцсан. Тэгсэн чинь зөвлөлтийн 6 дугаар танкын айрам гэдэг бол Карпатд гол давшилтаа хийсэн өрмөнийг чөлөөлөхөд оролцсон танк айрам байхгүй. Ууланд байлдахад сурцсан айрам байна гэсэн үг. Тэгээд эднэр яасан бэ гэсэн чинь их хөгжилтэй. Нөгөө дайны өмнө байсан БТ 26 гэдэг нэг хөнгөн танк байдаг шүү дээ. Халах голын дайн дээр гараад байдаг нэг шүрх гэдэг. Тэр чинь мэдээж 45 он гэхэд хэрэггүй болсон байгаа шүү дээ. Бүр Т34 ч хэрэггүй болоод Т44 гэдэг танк гараад ирсэн байгаа. Тэр чинь 44 онд ийсэн учраас Т44 гэж. Энэ давшилтанд тэр хөнгөн танк чинь толгоонд нь явсан байна. Тэр яасан бэ гэсэн чинь нөгөө нэг их хянганы нурууг чинь давыг гэхлээр нөгөө одоо юу гэдгийг ердийн өсөг явдаг зам байгаа шүү дээ. Тэг чинь юу байхгүй. Засмал зам байх нь ойлгомжтой. Тэгээд тэр ердийн өсөг явдаг замаар нөгөө жижиг танкууд чинь сүмгэнж орж ирээд тэгээд хамгийн түрүү нөгөө галын цэгүүдийг устгаад тэгээд дараа нь араас нь нөгөө Т44-гээд хүн танкууд ирнэ шүү дээ. Тэгэнгүүт тэдний чинь баг ингээд олсоор тороосоор татаж уулан дээр гаргаад дараа нь уруудахт нь тороосоор ингэж тэгвэл тэр чигтээ бол одоо онголт чинь тэгээ тэгж буулгасан байгаа хөө. Тэгээ Японууд огт бодоогүй байсан чинь ерөөсө энэ зайг ер нь бол өгсөн тушаалаар одоо энэ 6 дугаар танкын харимд өгсөн тушаалаар энэ зайг 5 хоног тулах ёстой шүү гэдэг тушаал гэсэн. Тэгээд 5 хоногт их хянганы нуруун дээр гарч ирэн шүү гэж. Тэгэхэд 3 хоногт нөхдүүд их хянганы нуруугаа даваад цааталт нь Манжурын тал руу ороод ирсэн байна. Тэгэхээр нөгөө Японы тал чинь бэлтгэлгүй байгаа шүү дээ. Манай морт механикжуулсан анги одоо генерал Плиев гэж энэ Осетийн хүн шүү дээ. Эч өөрөө морин цэргийн генерал. Тийм учраас манай морт механикжуулсан корпусыг командлахаар явуулж байгаа.
Тэрний орлогч нь Лавгсүрэн Жанжин те. Залгуу Жанжин Лавгсүрэн гэдэг. Эднэр чинь хамгийн хэцүү юм юу гэсэн гэхээр цахрын хэлсэн цөлийг туулж байгаа. Ер нь бол нэг тийм 5 хоногийн дотор цахрын хэлсэн цөлийг нэвт гарсан байдаг байхгүй. За энэ одоо манай цэрэг хятадыг чөлөөлөд явж байгаа зураг байна. Сайхан тэмээ мэмэтэй. Энэ дандаа энэ дайны үед авсан зургуучтай. Энэ Монгол цэрэг хятадын цагаан хэрмийг нэвт гарч байна. Хятадын цагаан хэрмэн дээр чой болсон, маршал чой болсон энэ төр очиж зогссон байж байгаа. Бээжингээс 70 км-ийн цаана байна гэсэн үг шүү дээ. Одоо Бадайлан чинь 70 км шүү дээ. Тэгэхээр бас тоглоом биш үү үстэй тий. Киноны 2 ангит кино тэгээд баг тал нь нөгөө энэ маршийн тухай гараад байдаг. Тий. Тэгэхээр бас нэлээд үнэхээр яригтай юу болсон юм шүү дээ. Марш болсон юм тий. Тий, яригтай марш болсон. Яг олон зэрэг өгөхөөгөөд зарим дүүч тэгээд идэг. Тэг чинь тэгээд зэрэгээ хохирлгүй авч гарсан бол мундаг л байна шүү дээ тий. Хоёрдугаар цахрын хэлсэн зүйлийг туулна гэдэг бол тэгээд чи юу ахгүй. Одоо усны хангамжийн асуудал байна. Морчин бас юм идэж явах хэрэгтэй шүү дээ. Ямар ил сэтэлтэй биш тий. Тэгээд ийм том маршиг хийж чадсан. Кинон дэр бол яг юу гаргаад байна л дээ. Яг кинон дэр яг гоё гаргах гэж үзээд алдаатай юмнууд хийцэл байлээ л дээ. Одоо жишээлбэл Плиевиг Малиновский хүргэж ирж байгаа. Тэгээд нэгдүгээр Малиновский өвөр байгалийн зэргийн даргын өвөр байгалийн фронтын командлагч. Тэгээд нэг механикжуулсан корпусын даргаыг хүргэж өгöd гэдэг нөгөөтг чи юм хүргүүлдэгч гарын. Тийм байгаагүй амьдрал дээр. Нэгдүгээрт хоёрдугаарт Улаанбаатар орохын өмнө ингээ говьор нисээл манай зэргүүд тэргээр нь яваал те. Би ясыг урагшаага эхэлнэс чи буцаад Улаанбаатар нисээд байгаа юм уу? Яаж байгаа их тийм алдаатай юм таргаж илээ. Тэгээд онгоцыг харахад бол дор хаяж Макдоналд Дуглас онгоц болов гэмээр их тухтай онгоц харагдаад байгаа. Кинон дэр онгоцныхын сүүдрийг харах юм бол 2 далавчтай аан 2 л харагдаж илээ. Ийм жижиг сажиг алдаанууд их гарсан. Энэ манай жүжигчд бас их сайн шүү. Одоо ингээ харах юм бол за маршал чай болсонд нэргүү гоод болсон байгаа. Одоо хүүн өргөмөл хүүн. За Цэдэнбал даргад бол Төмөрбаатаргаа тоглосон цагаан нэсэн гэдэг гоо хүү те. Энэ наадалд хамгийн наадал зогсож байгаа 10 генерал. 10 генералд бол 10 генералын хөл утаад тоглосон. Одоо манай элчин сайд Эрдэмтэн болд биштэй болд яах. Тий. Гэх мэтэр ингээд хөвгүүд нь эцэг нартай тоглосон гэх тийм сонин дүр зураг бас энэ кинон дэр байд юм аа. Нэргүүгөө өргөмөлтөө тэгтээ гойм адилхан шүү дээ. Тэр чи бас яг төрсөн хөвгт мөн юм билээ шүү дээ. Өргөж авсан юм шүү дээ. Киноны үйл явдал өөр 2 анги дээр нь тойроод ирэл чинь тухайн геополитикос төр асуудал ярил дуусахгүй мөн зэрэг стратегийн тактик стратеги. Тэгээд одоо шинэ 45 он гээд зөвлөлт холбоот улс нь гараа явчихж байгаа юм байна. Зөвлөлттэй хайр маань. Монгол яг үлдчихэж байгаа нэг. Хоёулаа бүр дайнд усгаа хийчихэж байгаа юм уу? Тийм яг угаасаа нэгдүгээр нэвтрүүлэлт учин. Гэтэ яг нөгөө дуусчих юм уу? За уучлаарай. Арай болоог 15 нүдэн. Тийм. Ер нь бол юу штэ Зөвлөлт улс зөвлөлтийн цэрэг бол дайнд усгаад 46 онд гараа авчихсан. Яг гэвэл эн чинь нөгөө хятадтай хийсэн тохиролцоо байгаа штэ Манжурыг авахгүй. Тэгтээ дорн тэтийн төмөр зам зөвлөлтийн мэдэлд орж байгаа, Порт Артур, Дайлны бомб зөвлөлтийн мэдэлд орж байгаа. Монголыг бол хятадууд хүлээн зөвшөөрнө гэдэг мэдээлэлээр 1945 оны 8 сарын 14-нд хийсэн штэ. Бас нохой орох нь үгүй юу гэдгийг харж байгаа байхгүй 9-нд орж байгаа штэ. Тэгээ манай цэрэг 10-нд орчиж байгаа штэ. Тэгэхээр 14-нд хийж байгаа байхгүй. Хэдийгээр аман тохиролцоогоо өмнө хийсэн ч гэсэн. Иймэрхүү бас сонь юмнууд байгаад. Гэтэл манай цэрэг 1948 он хүртэл байгаа. Яг тэгвэл бас нэг хэлэх үгтэй л дээ. Тэр цэрэг гарна гэдэг чинь улаан харимтай холбоотой асуудал байхгүй. Манай ардын харим бол гарна гэсэн үүрэг хүлээгээгүй шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт манай цэрэг давчсаар яваад цагаан харим үрээ зогсчихж байгаа шүү дээ. Тэ? Яг Бээжин цаана чинь 70 км-ийн цаана шүү дээ. Тэгээд Бээжин ер нь бол Японууд
бууж өгч байсан. Яг манай цэргийн ангид 70 км-ийн марш хийгээд Бээжин орохгүй. Бас асуулт мөн үү? Тэгэхээр зэрэг яагаад чөлөөлөхтэй ингэж нэрлэж байгаа нь тэрнээс харагдаж байгаа байхгүй. Бид нэр цагаан хэрэг мөртлөө тавьшиж байгаа. Энэ бол язгуурын Монгол нутаг. Бид өвөр Монголоо чөлөөлж байгаа болохоос биш манай зэрэг хятадыг эзлэх янз бүрийн бодлого байхгүй гэж. Манайхан чинь улс төрийн бодлогоор харуулж байна. Хоёрдугаарт гархан зөвлөлтийн үүрэг хүлээсэн зөвлөлтийн зэрэг хүлээсэн болохоос биш манай ардын харим хүлээгээгүй. Хоёрдугаарт манай ардын харим чинь өөрийнхөө нутаг дээр байна. Тийм ээ? Монголын нутаг дээр байгаад байна шүү дээ. Гуравдугаарт хятадын иргэний дан явж байна. Ийм үед ах トゥ монголчуудаа хамгаалах үүрэг бидэнд бас байна. Тэ? Яг ингэ бичсэн юм байхгүй л дээ. Гэхдээ би логикоор нь тайлбарлаад байна л да. Ер нь бол одоо өвөр Монголын нутагт хятадын ардын чөлөөлөх армийн 8 дугаар арми давшин орж иртэл бол манай зэрэг бол байсан шүү дээ. Тэгээд бид бас тодорхой хэмжээнд тэнд чи бас нөгөө бүгд найрамдах өвөр Монгол ард улс гэж зүүн Монголд байгуулагдсан хоёлаа нөгөө нэг өвөр Монголын тухай нэг дугаар дээр ирж явахдаа Улаанхүү Монголын хошууч ловсон Улаан армийн тагнуулын албаны хошууч яваа гурван шөнө хэрэлдсэн гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэр чинь бүгд найрамдах өвөр Монгол ард улсаас болж байгаа. Улаанхүү тийм байхгүй ингээд энэ бол ингээд бүгд найрамдах хятад улсын бүрэлдэхүүнд орох хэрэгтэй гэдэг үзэжсэн бол нөгөө хоёр нь тийм биш ээ. Эднэр чинь өөрснөө тусгаар улс байгуулъя гэдэг штэ гэд ингээд хэрэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр том улс төрийн бодлого бас цаана явсан харагдаад байгаа юм л да. Кинон дээр нөгөө цөмийн бөмбөгтэй холбоотой сэдвүүд бас гардаг. Дээр нь 731 дугаар анги тусгай ангийн талаар. Энэ үнээр байсан ангиу ямар зорилготой байгуулагдсан. Тэгээд үнээр энэ чөлөөлөх дай нарын ангийг байхгүй болгож байгаа юм. Энэ 731 дугаар анги гэж бол үнэхээр байсан. Ер нь бүгдээрээ тэр үед байлдаж байгаа улс орнууд бол ямар нэгэн тийм гайхамшиг зэвсэг хайж байсан шүү дээ. Одоо германууд бол Wunderwaffe гэж одоо гайхамшиг зэвсэг гэдэг нэр томьёо оруулж ирсэн хүмүүс тэгэл германууд хамгийн анхны буужинг хийсэн, тийм ээ? Буужин зэвсэг Faun 1, Faun 2 гэдэг. Тэрийг хийсэн Werner von Braun гэдэг эрдэмтэн чинь дайны дараа Америк руу дөрвөөд тэгээ Америкийн сансрын програмыг хийсэн хүн шүү дээ. Хоёрдугаар цөмийн зэвсэг бас бүх улс орнууд хайж ирсэн. Яг нь Герман бол хийж чадаагүй. Америк хийсэн. Тэ? Японууд бол арай өөр замаар явсан. Японууд бактериологийн зэвсгийн замаар явсан. Яг тэгвэл энэ 731 дугаар ангийг байгуулсан одоо захирагч нэг олон жил байсан Иши Широ гэж одоо Японы эрдэмтэн эмч офицер цэргийн офицер хүн. Тэгээ энэ Широ гэдэг хүн бол 20-д онд 27-8 оны үед Европт сурсан хүн баг. Тэгж яхтаа ерөнхийдөө энэ нөгөө нэгдүгээр дайны үед химийн зэвсэг яаж хэрэгжилж ийсэн барьж ийсэн тэр бүхнийг ер нь үзээд Европчууд бол бактериологийн зэвсгээс өвтлээ хайд юм байна гэдгийг ерөнхийдөө ойлгосон баг. Энд ч бүр нөгөө Монголын хар тахлаас хойш үлдчихсэн Европчуудын айдас шүү дээ. Тийм учраас мань хүн чинь өөрөө вируслогч хүн болсон. Тэгээ мань хүн чинь бактериологийн зэвсэг хийя. Тэгэж одоо энэ юуны өрнийн чөтгөрүүдийг дарах юм байна гэдэг онол одоо гаргасан хүн л дээ. Энэ 731 дугаар анги гэдгийг бол Японы эзэн хааны зарилгаар Хирохитогийн зарилгаар байгуулсан анги. Тэгээ энийг хамгийн анхлаад Манжурт байршуулад тэгээ эн чинь аль биесний нэр нь юу вэ? Квантуны армийн улс хангамжийн алба билүү юу вэ? Тийм нэртэй. За тэр халахвч нь байна л да тий. Тэгээ энэ анги дээр бол маш одоо олон тооны Хятад, Солонгос, Монгол одоо хүмүүсийг тэр байтугай зарим орсуудыг хүртэл авчиж одоо бактериологийн зэвсгийн туршилтанд оруулж алсан. Хэдэн хүн алсан тодорхойгүй. Одоо янз бүрийн тоо дурддаг. Гэхдээ эн чинь нөгөө нэг Зөвлөлт Монголын цэрэг 8 сарын 9-нд давшилтанд оронгууд 8 сарын 10-нд энэ анги чинь гэлс татан буулгаад боловсон хүчний евро Токио руу татцсан. Тэгвэл нөгөө тэнд байсан юунуудаа устгаад
бүх одоо бичиг баримт илдэв юм бүгдийг устгаад тэгээд одоо энэ кинон дээр гарч байгаа шиг ингээд нөгөө хоригдлын цонхоор буудаад энэ төр тийм байхгүй болоогүй. Зүгээр л ерөөсөө шууд бөмбөг хайл явцсан юм бэл. Тэгээд энэ кинон дээр гарч байгаа шиг нөгөө 731 дугаар ангийн нөхдүүд чинь ингээд богонд сууж байгаа бүгдээ хор уугаад өгцөн ингээд нэг тийм үхтэлтэй богоо явж байгаа хэсэг гардаг штэ. Тэр тийм ч юм болоогүй. Тэд нар бол за зарим нь бол юу нэ Манжурын нутгаас гарч амжаагүй байхдаа зөвлөлтийн цэрэгт олзлогдсон. Энэ кинон дээр гарч байгаа шиг одоо зөвлөлтийн тагнуулууд аймаар мундаг тагнуулын ажиллагаа явуулаад 731 дугаар отрядыг илрүүлээл бас тийм байхгүй. Энэ отрядын тухай хизээ одоо нарийн мэдсэн бэ гэхлээр зэрэг энэ ч нэг бахан Японууд олзонд орчиж байгаа шүү дээ таны дараа. Тэгээд Токиогийн процесс гэж явагдсан. Тэр бол одоо гол гэмт хэрэгтнүүдийн шүүсэн процесс явагдсан. Тэрнээс гадна зөвлөлтөд олзонд орсон байсан хүмүүсийн дундаас цэргийн гэмт хэрэгтнүүдийн зөвлөлтөд шүүсэн процесс явагдсан. Хабаровскийн процесс гэж. Тэр Хабаровскийн процессын үед Японы нэг генералын өгсөн мэдүүлэг дотор анх гарсан. Тэгээд энийг мэдсэн юм түүхтэй. Тэр Хабаровскийн шүүх хурал дээр суусан хүмүүс ингээд юу яаж хүмүүн бусын туршилтууд хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмтэргийн талаар сонсож чаддаагүй ингээд байж байгаа гарч явдаг. Ухаан алдаж унсан тэргээд тий. Тэр чинь бол үнэхээр одоо зарим түүх их сурвалжууд дээр байдаг л та. Үнэхээр хүн төрөлхтний эсрэг үнэхээр муухай хорон туршилтууд явуулж байсан. Зөвхөн бактериологийн биш туршилтууд ч дээ. Тий. Энд чинь их олон ангитай дотроо их олон тийм нэгтгэлүүдтэй байсан байгаа. Хүүтэнтэй тэмцэх, халуунтай тэмцэх. За тэгэл тэгээ эн чинь хүнийг амьдаар навчаад хасах 60 градусын хүүтэнд оруулцдаг. Тэгээ Японч бас нэг айхтар нь амар бүх юма тэмдэглэж авдаг хүмүүс шүү дээ. Тэгээд бүр за одоо яг ингээд эхний 5 минутанд ингэж байна, дараагийн 5 минутад ингэж ингээд хүнийг амьдаар нь өвчтдөг, булчин шүрмсийн сугалдаг. За тэгээд тэр өвчин халдаагаад яах нь уу гэдгийг үздэг. Тэнд тэр юмыг яривал хоёул энэ дэлгэцээр ярихад бол их муухай. Тэр юм дотор бол одоо монгол хүмүүс байсан гэж бодвол өөр монголчууд гэж манайхан бодож байгаа бах. Жишээлбэл одоо ингээд би юм уншаад явж байхад бол хоёулаа энэ баргын тухай ярьж байхад үлүүдээ Хасбаатар Цэвэлмаа гэд манай хоёр тагнуулын тухай ярьсан шүү дээ. Эхнэр нөхөр хоёр. Баталгаатай Хасбаатар нь тэнд өгсөн. 731 дугаар отрядд өгсөн. Цэвэлмаач бас тэнд өгсөн байж магадгүй гэсэн тийм таамаглалтай байдаг. Тэгэхээр зэрэг тэнд бол одоо манайд баригдсан тагнуулуудаас тэнд одоо өргөцсөн хүмүүс бол байгаа байх. Хамгийн гомдолтой нь энэ гэмт хэрэгтнүүчийн шийтгэлээ шийтгэд аваагүй. Тэрүүгээрээ бас жоохон одоо энд хохирсон улсуудын гомдол байдаг л хохирсон улсууд тэгээд бүгдийг алдсан юм чи. Ер нь бол. Тэгээ яг энэ шишэрэ гэдэг хүн бол дараа нь энэ дайн дуусч явах үед бол энэ тэр ангийн хамаалагч байгаагүй юм чинь дээшээ дэвшээд Японы армийн ерөнхий эмч болоод дэвшээд явцсан өөр хүн орлогч нь энэ ангийг командалж байсан. Тэгээ энэ шишэрэ гэдэг хүн бол дайны дараа мань хүний чинь Америкууд цэргийн гэмт хэрэгтний тооноос мултлаад тэгээ энэ хүн чинь 70 хэдэн онд төлөөнөөс орсон шүү дээ. Ямар нэгэн тийм ял гэмзэм одоо идлээгүй. Тэрний орлогч нь тэр одоо яг энэ 45 онд энэ ангийг командалж исэн хүн нь оршуулгын өдөрдсөн. Тэр хүн бас ямар нэгэн ял гэмзэм идлээгүй. Тэгээд одоо яг хятад яг тэр байсан газар нь одоо тийм нөгөө тэр 731 дугаар отрядын юу биелдэ одоо музей гэж байдаг юм байлээ. Би очиж үзээгүй. Гэхдээ музейг нь бол би зөвхөн интернетээр зургийг харсан. Үнэхээр тийм хүмүүс туршилтууд хийсэн. Үнэхээр аюул учруулж мэдхээр одоо юмнууд хийж исэн байгаа. Зөвхөн ганцхан тэд нар яагаад амжилтанд хүрээгүй гэхлээр тээвэрлэх хэрэгслийнхээ асуудлыг шийдэж чадаагүй. Жишээл ингээ бактерийг ингээ бөмбөгөнд хийгээд шийдэхээр нөгөө бөмбөг чинь дэлбэрнэ штэ. Гал гарна штэ. Тэгэхээр нөгөө бактери их нь устчдаг ч гэдэг юм уу. Тэгээ энэ дээр нэг ийм шаазан савнд
хийсэн бөмбөгнүүд харагдаад байгаа үстэй тий. Тэгээ шаазан тэгээд газраа хийхэд нэг шаазан чаагараад ингээд тарна гэдэг. Тэгээд одоо юу гэх юм ер нь бол 60-аад онд л энэ тээвэрлэх хэрэгслийн асуудлыг шийдээд бактериологийн зэвсэг чинь үнэхээр бодиттой аюул болж эхэлсэн баггүй. Тэгээд олон улсын конвенцээр энийг чинь хоригдсон шүү дээ. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Чөлөөлөх дайнд яг канон дээр тэр үйл явдал гардаг санагч чинь чөлөөлөх дайнаар ингээд хятад тохироо хийчээд манайтай зөвлөлт холбоо тус тохироо хийчээд хүлэмжшөөрчөөд дараа нь гинт ягаад манай дээр мөрөкөр хийчихв. Мөрчгөө манай хүлэмжшөрхөө байлаа. 46 оны 1 сард хүлээн зөвшөөрье гэсэн мэдээлэл хийгээд тэгэнгүүтээ Чанкашиж бас нохойлтоо парламентээр оруулаад парламент нь тийм байхгүй үгүй болохгүй штэ гэд мөрцөө. Мөрцөд бас шалтгаан бий. Яг гэвэл зөвлөлт улс ч бас амлалтаасаа буцсан байхгүй. Яг гэвэл нэг болцол нь тийм байсан штэ. Шинжаан Манжуурт тусламж үзүүлбэл зөвхөн төвцгийн газарт үзүүлнэ гэж. Коммунистууд төгөхгүй шүү гэж. Гэтэл зөвлөлтийн зэрэг чинь гарч явахдаа Японоос олсон бүх зэвсгээ улаан харимд хятадын ардын чөлөөлөх харимд шилжүүлчихэд гараа авцсан байхгүй. Тэгэхээр чин болцлоо биелүүлээгүй болохоор юу байх хэвээр гэж. Тийм учраас яг бид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хугацаа бол 1949 онд бүгд найрамд хятад улс байгуулагдчихэж хүлээн зөвшөөрөгдсөн л доо. Кинон дээр нөгөө атомын зэвсэгтэй холбоотой асуудал гарч байгаа. Тэгэхдээ бас дурддагддаг нэг асуудал. Германд туршиж ирсэн. Тэгээ зөвлөлт холбоотой улс Америк, Япон ягаад энэ технологиг эзэмшиж явах асуудлууд байх боломж байсан юм шүү. Цөмийн зэвсгөө тий. Технологио хуваалцах юм уу? Үгүй цөмийн зэвсгийн гэдэг бол нэг дуртай дулдхан чийчдэг ажил биш л дээ. Тэр чинь маш их том эдийн засгийн хүч чадал, асар их том түүхийн эдийн нөөц, тий, технологи, ийм олон юм нэгдэжээж цөмийн зэвсэг бол зөвлөлтийн цөмийн зэвсгийг хэрвээ одоо зөвлөлтийн тагнуулын алба байгаагүй бол хийж чадахгүй шүү дээ. Энэ цөмийн зэвсгийн нөөц чинь бол одоо Америкт байсан эрдэмтдээс нь зөвлөлтийн тагнуулын албахан чинь олж авсан. Тэгэхдээ тэр энэ чинь саяхан нэг Холливуудын нэг кино хийсэн байна лээ. Тэр цөмийн зэвсгийн нууцыг дамжуулж исэн эмэгтэй. Сүүлд нь бүр 40 жилийн дараа ч үлээ нөгөөдхий чинь барьж аваад шүүгээд тэгээд тэр шүүхтэр тэр эмэгтэй ялж байгаа байхгүй. Яг гэвэл тэр эрдэмтдийн дийлэнх хэсэг нь юу гэж үзэж исэн бэ гэхээр энэ зэвсгийг нэг тал эзэмших юм бол дахиад дайн болно. Илүү бэртэ нөхөр чинь дахиад дайн штэ. Бүр дахиад олон сая хүн бүр магадгүй 2 дугаар дайнд өгсөн 70 саяасаач илүү олон сая хүн өхнө. За тэр ч ойлгомжтой. Нэг хаяхлаараа 100 мянган хүн устгадаг бөмбөг гэдэг чинь тэгэл нөгөө тоон айгүй бол бүр хэдэн 100 сая руу явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас зөвлөлт улс бас юм зэрэгтэй болох хэвээр. Ингээ баланс үүсчиж энэ дайн гарахгүй маа гэж чин сэтгэлээсээ үзэжсэн эрдэмтэд байсан учраас энэ нууцыг хуваалцаж ирсэн баг. Тэгээгүү зөвлөлт улс мөдөө юм зэвсэг хийж чадахгүй байсан баг. Тийм учраас Япон бодлууд ёстой хүзүү дутна гэдэг нь болох байсан. Ресурсч байхгүй. Тийм. Ер нь бол энэ Манжур операцийг хийсний дараа Япон бууж өгөх нэг том шалтгаан болж байгааг гол шалтгаан юу юм бэ гэхэлэр Манжурчин гол түүх хийдэг бааз. Японы арал дээр тийм байхгүй. Тийм учраас Японоос ихэнх үйлдвэрүүд нь Манжур руу нүүцсэн байсан шүү дээ. Тэгээд дараа нь бүгд найрамд хятад улс байгуулагдахад хамгийн их аж үйлдвэрцэн орон чинь Манжур байсан байхгүй. Яг бол Японы үед тэр том үйлдвэрүүд чинь барьцсан. Тэгээд тэр үйлдвэрүүд чинь баг одоо юу гэх том байлдааны ажиллагаа болоогүй чинь тэр үйлдвэрүүд чинь тэр чигтээ тэндээ үлдээд тэгээд бүгд найрамд хятад улсын одоо өмч болоо шилжиж байгаа шүү дээ. Тэгж яваарсан баг. Тэгээд чи түүхийд чинь байхгүй, үйлдвэрийн бааз чинь байхгүй, байлдия чи төмөр байхгүй. Тэ? Дайр хий одоо юу гэдгийг хөхөр байхгүй ч гэдэг юм. Ингээ ирэхээр тэр улсууч тэгээд дээрээс нь хэд оноо ол нэг хот арчичаад байдаг. Тэгэхээр ч одоо бууж хөөсөр замгүй л болно шүү дээ. Таны дараа Японы олзлогчдыг мэдээж манай бүтээн байгуулалт нь нэлээд идэвхтэй ашигласан баг. Төмөр зам, одоо засгийн газрын ордын энэ. Ер нь тэр талаар мэдээлүүд хэрвээ. Гэхдээ яг
10 хэдэн мянган хүн манай тал шилжүүлж өгсөн. Яг нөгөө нэг хүмүүс ингэж төсөөлдөг байхгүй. Ингээд дайнд ороод манай зэрэг яваад олцлоод тэгээд тэдрийг авчираад гэж байлдааны үйл ажиллагаа явж байхад тийм боломж байхгүй шүү дээ. Олзлсон бол олзлогдсон хүмүүсийг цуглуулдаг бүгд төр л өргөж өгнө. Тэр нь зөвлөлтийг байгаа шүү дээ, ойлгомжтой. Тэгээд тэдний чинь бүгд ингээд панк бөгнүүлж аваад ачиж шүү дээ. Тэгээд манайд орж ирсэн зэргүүд чинь дараа нь тэр бөөнөрөө ачигдсан Япон зэргүүдээс тодорхой тооных нь манайд одоо бүтээн байгуулалтанд хэрэглэх гэж оруулж ирсэн юм шиг байгаа. Одоо 150-ны гүүр засгийн газрын ордныг эхэлж барихад тэдний тэр зэргүүд оролцсон ч гэдэг юм уу. Манайд олон ч хүссэн яг тэгвэл тэр нөгөө өөрсдийнх нь амьдрдаг одоо амьдрах нөхцлөөс нь төсөөр нөхцөлд орчиж байгаа шүү дээ. Ялангуяа хижиг гэзний хижиг өвчнөр их өгсөн тэр гэж байдгийг. Тэгээд 1990 онд хамгийн анх энэ манай ах одоо Монгол Японы хооронд харилцаа сайжраад тэгээд хамгийн анх одоо энэ нас орсон цэргийн шарилыг эхлээд нэрсийн Японы талд шилжүүлж өгөх. Би гадаад яамны залууга ажилтдаг. Амар хэцүү бэл. Яг гэвэл одоо хин ч гэдгийг нэг Шинзо Матаморо гэдэг нэг Япон олзонд орчлоо тий. Тэгээд нөгөөдхий чинь Сибирь тавьчихсан. Тэнд нэг Орос сууж байгаад хингэнэ гэдэг ингээд нэг юм бичиж авчихна. Тэгээд тэрийг Монгол руу шилжүүлэхдээ нөгөө Оросууд ингээд нэрийн дали бичээд авсан байгаа шүү дээ. Тэр дали бичсэн нэртэйг шилжүүлээд тэгэнгүүт нь энд нэг Монгол хүлээж аваад нөгөөдхий чинь сайхан удан Монгол бичгээд бичээд нөгөө нэр нь бүр танигдах байгаад юм бинлээ. Тэгээд нөгөө нэрүүдийн толгон гэдэг чинь айгүй ажил болж ирсэн л та. Тэг яг манайх бол тэгээ сүүлд нь дайны дараа энэ зөвлөлт ч гэсэн цэргийг буцаасан, манайх ч гэсэн амьд үлдсэнийг буцаасан. Ийм л түүхтэй. Яг ер нь чөлөөлөлтөнд монголчууд их олон хожил дэвшлийдэг авчирсан баг. Таймлууд хэлвэл бүр хамгийн том усны эхлэе. Тусгаар технологи жишээлсэн том алхам болсон. Ер нь бол одоо байштай хятад хүмүүстэй ярьж хагаад тэгж ярих юм бол танай улсыг чөлөөлөхөөр манай цэрэг энд одоо байлдаж яваад энэ аюуш гэдэг хүн амиа өгсөн шүү гэд ингээ ярихаар хятадууд маш хүнддэг. Бидний чөлөөлөхийн тулд Монгол цэрэг ирж ингэж өгсөн юм биш үү гэдэг. Энэ бол их том чухал. Яг тэр дунд тэрэг улсын дараа нь мөрсөн байж болно. Тэгвэл энэ бол хүлээн зөвшөөрөх нэг том алхам болсон. Тэгээд мэдээж хятадын ардын чөлөөлөх харим дараа нь иргэний дайнд ялаад бүгд хамтдаа улс одоо байгуулагдахад Монголыг зөвшөөрөхгүй юу гэдэг асуудал байхгүй болчихж байгаа юм. Яах юм чи хоёр иргэнийхээ нэгийг дайнд мордуулж штеп. Тэгж одоо танай улсын төлөө хүчин зүтгэсэн байхад одоо хүлийн зөвшөөрөхөөс өөр замгүй үстэй. Хоёрдугаарт бид нар чинь үнэхээр орчин үеийн харимтай улс одоо улс шиг улс болжээ гэдгээ би харуулсан гэж боддог. Тэр үед чинь манайх чинь бас жижигхэн ийм одоо юу гэх юм бэ бүс нутгийн империалист бодлого явуулаад байгаа шүү дээ. Өөр Монгол руу манай тагнуулын албааг хүчтэй ажиллаж ийсэн цаа Шинжаа Аспаны түүхтэр бид нар ярьсан тий. Манай цэрэгч нь ороод тагнуулууд нь ороод ингээл бужигнуулаад Аспаныг татаал ингээл ингээд бас хөөрхөн дэндээ тоглолт яваад байгаа байхгүй. Ер нь бол 1948 оны намар хүртэл бол нэгдэгчий гэсэн бодлого үргэлжилсэн. 48 оны намар уха хэн Маршал Чаулсан Сталинтай хамгийн сүүлийн удаа уулзахад одоо анхудаага юу яасан бэдгийг. Сталин танаатай нэгдэхгүй гэдэг хэлсэн бэдгийг. Гэхдээ Сталин бол 45 онд нэгдэхгүй гэдэг бодлого барьж ирсэн юм шүү дээ. Одоо Лю Сюян билүү нэг хятад хүний бичсэн Монголын тусгаар тогтнол хийгээд хятадын асуудал гэсэн нэг тийм ном байдаг. Тэн дээр бүр бичсэн байдаг байхгүй. 7 дугаар сарын сүүлээр одоо хятадын тал хэлцээнд 45 оны 7 дугаар сарын сүүлээр тохироо хийгээгүй гоо шүү дээ. Тэгээ үгүй та нар одоо ингээ Монголыг зөвшөөр гэдэг юм. Тэгээ Монголыг зөвшөөрчгөр чинь наад бол чи өвөр Монголыг нэгтгэнэ гэд яваад байгаа шүү дээ гэд. Тэгтэн Сталин хэлсэн байдаг. Тэгээ та нар нэгдүгээрт Монголыг гадаад Монголыг одоо бушуухан тасдаж хаяа. Тэгэхгүй бол наадах чи өвөр Монгол руу халдварлаж орно шүү. Яг үнэхээр өвөр Монгол руу орно гэвэл
та нар тэгвэл байлдана гэж хэл. Бид нар дэмжихгүй. Тэд нар дангараад чадахгүй шүү дээ гэж. Тэгэхээр 45 оны 7 дугаар сард Сталин шийдсэн байсан байхгүй. Тэгтээ өөр юм уу маршлыг чи бас магадгүй шүү дээ гэдэг ингээд явуулаад яахад байсан юм харагдаад байгаа юм л да. Яг тэр бол ер нь бол том шалтгаан бол атомын зүсэг. Америк атомын монополтой болцсон байгаа үед хятад хэний талд байх вэ гэдэг бол асар том стратегийн асуудал болсон байх. Хоёрдугаар Чанкаши жоохон зунгаарлалтан байлдсан бол магадгүй манай талд асуудал шийдэгдчих байсан байж магадгүй. Нөгөө золигны худлахууд тэгээд ялагдсан л та. Тэгээд ингээд иргэний дайн 10 жил ч юм уу үргэлжлээд магадгүй Чанкаши ялах шинжтэй болоод ирэх юм бол тэгвэл өөр Монголыг Ар Монголтой нэгтгэх бол зөвлөд улсын сонирхол болно шүү дээ. Тэгээ Бээжингээс 70 км-ийн наан хэдэн их буу тавьчаад тий ялагны хоо гэдэг ингээд суугаад байвал бас хэцүү үстэй тий. Тийм юмч болох байсан байж магадгүй. Гэхдээ одоо яг байсан байж магадгүй гэдэг зүйл түүхэнд байдаг учраас тэгээд дуусцал юм да. Сүүлийн асуулт нөгөө кинотой холбоотой Мао Цзэдуныг бас кинонд оруулах гэсэн тэгээд Цэдэн Балдар болцсон гэдэг. Боловсон. Энэ кинон төр нөгөө жамсран жигуу тоглож байгаа штэ нөгөө Фузоиг нь юу төлөөлөгч ирлээ гэсэн тэрийг оруулахгүй тэр чинь Чанкашигийн генерал байхгүй. Нөгөө 37 оны хэлмэгдүүлгийг ихэд Фузоигийн төлөлгөө гэдэг юм яригдсан штэ. Тэр генерал чинь. Тэгээд дараа нь Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгч гэж жамсран жигуу ороод ирсэн чинь өстөө маш сайн байна гэдэг гагаар өрөөдөг штэ. 1981 онд Мао Жон Л хоёрыг маш сайн байна гэж гар барих юм бол асар том улс төрийн ялтай болно шүү дээ. Тийм учраас зөвхөн Балдар болиулсан гэдгийг би мэдэхгүй, үнийг муудлаа юм уу мэдэхгүй. Тэр бол яриа. Гэхдээ үнэн бол туйлын байж магадгүй чи. Тэгээд ялчгүй нөгөө хятадуудыг манай холбоотон гэж харуулах гэдэг. Тэгсэн нөгөө Маотойгоо энэ 81 он гэдэг чи одоо би 82-ын цэрэгт явсан шүү дээ. Бид нар цэрэгт байхдаа үнэн сэтгэлээсээ хятадтай байлдана гэж судал. Бид нар чинь онлын хичээл орохдоо харын цэргийн бүтэц гээд салаан төдөн үнэтэй, тийм бүлмоттой, тийм энэ тавтай гэдэг ингээд заадаг байсан шүү дээ. Үнэхээр байлдах гээд бэлдээдсэн байхгүй. Тийм болохоор чи тэр улсыг найрамдалт улс гэж, найрамдалт хүмүүс гэж харуулна гэхлээр тийш улс төрийн алдаа болно л доо. Кино хоёр ангитай тэгээд бас олон асуултууд дахиад үлдэж байна. Тэгээ бас дахиад нэг өөр байдлаар энэ сэдвүүдийг ярил хэл сонирхолтой геополитик улс төрийн сэдвэл юм байна. Тий хоёул цаг маань дууссан уу? Цайлаг хатраад явал тэгэл нэг цагт багтахгүй л байна да тий. Тэгж. За говь хинган тулдсан хоёр ангит уран сагны киноны талаар өнөөдрийн подкаст маань явлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Баяртай. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm